Цахилгааны хэрэглээ хаана хамгийн өндөр үзүүлэлттэй байгааг диспетчерийн үндэсний төв хяндаг. 18-аас 19 цаг бол Монгол улсын эрчим хүчний хэрэглээний оргил үе. Энэ хэрэглээ өнгөрсөн жил хамгийн өндөр гарчээ. Яг одоо энэ цагт төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаал хүрж байна. Энэ одоо манай энэ хяналтын систем дээр 1242 мегаватт зааж байна. Улаанбаатарын орой 800 гаруй мегаватт хэрэглээ хамгийн өндөр хэрэглээ аваа явж байна. За дараа нь Эрдэнэт булганы орой 200 мегаватт. За тэгээд Дархан сэлэнгийн орой 110 мегаватт ачаал хамгийн өндөр хэрэглээтэй оройнууд ингээд аваа явж байна. Өглөөний их ачаал нь одоо 11-с 12 цагийн хооронд 1140 мегаватт хүрж байна. За оройны их ачаал нь одоо 18-аас 19 цагийн хооронд 100 гаруй мегаваттаар нэмэгдээд 1245 мегаватт хүрч ингэж өсөж байгаамаа. Хоногийн цахилгааны хэрэглээ 1000 мегаваттаас хэтрэхгүй байвал бид заавал импортоор эрчим хүч худалдаж авах шаардлагагүй. Гэтэл өвлийн улиралд хоногийн цахилгааны хэрэглээ 1200-аас 1300 мегаваттаас давчигдаг учраас Оросын улбаны улсаас эрчим хүч худалдаж авахаас өөр гарцгүй болдгоо. Уг нь айл албан байгууллагууд хэрэглээгээ танаж хяналт хийх боломжтойч үр ашиггүй зардал гарсаар байна. Гэхдээ нэг үе бодвол хүмүүс сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж оргил ачааллыг үүрэлцэх болжээ. Жишээлбэл энэ харагдаж байгаа газар бол 400 м2 талбайд үйл ажиллагаа эрхэлдэг жирийн нэг байгууллага. Тэд нам даралтын зуух ашигладаг төдийгүй сар бүр цахилгааны төлбөрт 4 орчим сая төгрөг төлдөг байжээ. Харин одоо эднийх зардлаа 50% буруулснаа ярьлаа. Энийг суурлуулснаар манад бол нэлээд хэмнэлт гарч байгаа. Гэрэл тэгээд нэг ноцоос зуухны ноцоосыг тэгээд тог тасарсан үед ингээ бүх гэрэл асна. Ер нь бол бүгдийг л ажиллаж байгаа. Одоо манайх чинь 400 м2 талбайтай шүү дээ. Яг ийм байдлаар эрчим хүчний хэрэглээгээ танаж болно. Энэ өвөл эрчим хүчний оргил ачаалал 1370 мегаватт болох магадлалтай. Иймд Оросын улбаны улсаас 350 мегаваттын эрчим хүч худалдаж авахар төлөвлөж байна. Гэвч бид цаашид импортоор эрчим хүч авсаар байх уу? Монгол улсын зөвлөх инженер ингэж зөвлөлөө. Одоо их усүрээ бариад нөөцтэй байх хэрэгтэй. Тэгээд тэр нөөц чинь яадаг юм бэ гэвэл одоо янз бүрийн нэг том хэрэглэгч шинээр бий болж орж ирдэг ч юм уу тэрэнд өгөх эсвэл нэг том хэрэглэгч тасарчдаг юм тэрийг нөхөж оруулах ийм маягаар тэр нөөцөө ашиглаж яадаг. 4-р захиргаас нь 82 онд ашиглалтанд орсон. Тэгэхэд маш том чадвар илүү байсан. Тэр нөөц байсан. Одоо ингээд хөгжөд 4-р одоо суурьлагч хүчин чадалтай өвчсөн 98% ачаалттай ажиллаж байгаа. Инхээр бид нар их усүрээдэг бол 2030 он хүртэл биднэрт бол 3000 гаруй мегаватт суурьлагч хүчин чадал манай салбарт хэрэг болж байгаа. Тийм учраас бид нар наан нь 26 он гэхэд барьж томоохон их усүрдээ барьж ашиглалтанд оруулсан байх хэрэгтэй. Жил бүр эрчим хүчний хэрэглээ 6-аас 7% өсдөг. Хэрвээ бид энэ хэрэгцээг хангаж чадахгүй бол улсын хөгжлийг яриад ч нэмэргүй. Эдийн засаг тэлж үйлдвэрлэл хөгжиж байна. Иймд эхний ээлжинд эрчим хүчний 16 их усүрийг шинээр барих зорилтыг засгийн газар дэвшүүлсэн. 3 үе шаттай хэрэгжүүлэх юм байна. Нэгдүгээрт одоо байгаа дулааны цахилгааны их усруудын хүчин чадлыг нэмж өргөдөх нь. Хоёрдугаарт хатуу түлшээр ажилтдаг дулаан цахилгаан хослон үйлдвэрлэдэг их усүрийг шинээр барина. Гуравдугаарт сэргээгдэх эрчим хүчний их усүрийг нэмэгдүүлэхээр тооцоолжээ.